2025 оны 4-р улирлын нэгдүгээр албан татврын буцаа олголтыг өнөөдрийн хүртэл олгоогүй байна. Тэгвэл нэгдүгээр албан татврын буцаа олголтын санхүүжилт тасалдсан гэж татврын ерхий газраас мэдгдлээ. За энэ удаад 1,360,000 иргэнд 112 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоо гарчээ. Иргэд 2025 оны 10, 11, 12 дугаар сарын худалдаа авалтын баримтаараа нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголтоо авах ээлжийн хүлээж сунаа. Хуулиар бол иргэдэд төлсөн татврын нь 2% буцаа олгоно. Нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголт гэдэг иргэдийн хувьд тансаглал биш төр зүрийн амь тариа болсон. За хувьднуудын яриагаар бол энэ мөнгө нь ресторан, аялал жуулчлал биш хоол, автобусны мөнгөнд л хүрдэг бодит хэрэгцээгээ ярьлаа. За нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголт гэдэг нь эдийн засгийн дэмжлэг гэх том үгнээс илүүтэй өдөр хоногийг арайхан аргалах жижиг боловч зайлшгүй орлого болж иргэд хоног тоолон дансаа шалгадаг болсон гэлээ. Ихэр олдог ер нь бол. Ер нь буцаа олголтын мөнгөг юунд зарцуулах вэ гэвчлээ? Тэгээд ойр дот минимум дал хэрэгэлдэг. Одоо хоол одоо идэж явах юм чавх юм уу те нэг тийм юм. Хамгийн ихтэй ер нь хэдэн төгрөг авчихсан бэ? 35 мянга. Одоо хэдэн төгрөг авах вэ? 30 мянга. Одоо ер нь хүлээж гин үү те? Хүлээж байж. Бодоог нь миний дансанд нэг 200 тэр буцаа олголтоос юу яасан л хоцсон л гэж хэлсэн. Тэг яг ороогүй шүү дээ. Мөнгөний хэрэг байна шүү дээ. За хэрэгтэй үндэ хэрэг болж магадгүй. Өсрөөл нэг 10-20 мянган цаас орно шүү дээ. За нэг 50-60 л үз. Одоо энэ үйлрэл авах уу? Энэ үйлрэлд аавна. Хэдэн төгрөг авах вэ? Нэг 70 малыг л авах. Хүлээж гин үү те? Тэгтээ хүлээгээд 70 мянга ч юм тэгэл юм болохгүй шүү дээ. Буцаа олголтоос 30 мянган төгрөг авч ирсэн. Тэр нь зарцуулна, энэ зарцуулна гэж нэг төлөвлөсөн юм байдгүй. Нэг мэдгээл дансанд орсон байдаг шнэ гэх шиг шалгаж үзэн үздэггүй. Нэг 5-15 баавал авдаг юм хэлээ шүү дээ. Одоо нэг жоохон нэмэгдсэн дуулдаад байсан нэмсэн мөг юм. Хэрэгтэй шүү дээ. Айгүй хэрэгтэй шүү дээ. Тий. Уг нь өксний уцтай байхдаа хийдэг байсан юм аа. Одоо нөгөө өөр уцсан болсон болохоор охин руугаа өчтдөг. Үгүйдээ нэг нэгж ч юм уу. Тэг үгүйдээ нэг талах таарийн тэр айгүй хэрэг болтгоо шүү дээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар буцаа олгох саналыг 1-р сарын 10-ны дотор татврын ерхий газарт илгээдэг. Үүний дараа ажлын 7 хоногт саналыг хянаж санал явуулна. За харин сангийн ам тухайн саналыг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор иргэдийн дансанд шилжүүлэх үүрэгтэй. Манай татварлагч маань яаж байгаа вэ гэхээр яг амьдрал дээр гарч байгаа кейсийн хувьд аваад үзэхээр өөрийн худалдаж авсан биш өөр хүний баримтыг уншуулсан ийм тохиолдолд аюух гарч байгаа. За дээр нь санаандгүйгээр биш гэр бүлийн гишүүдэд уншуулсан байдаг. За энэ тохиолдолд яг бид нар 10 саяас дээш баримт төлбөрийн баримтыг өндөр дүнтэй баримтгээ заавал хяналтыг хэрэгжүүлдэг. Татварлагчтай ер нь зөвлөхөд 10 саяас дээш баримт маань хэрвээ баталгаажгүй удах юм бол заавал татврын албантай хандаж баталгаажилт хийх шаардлага үүсээд байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр одоо би жишээ нь бодоод үзээ улсын бүртгэл дээр би эхнэр нөхөр гэж бүтгэдэггүй ч гэсэн нэг гэрт амьдарч байгаа утгаараа баримтаа гэр бүлийнхээ өндөр уншуулсан байдаг аахгүй юу. Тэгэхээр энэ баримт маань батлагдаж авахгүй, баталгаажиж авахгүй гэсэн юм эрсдэлтэй баримтаар тооцогддог. За мөн эрсдэлтэй баримтын тоонд юу ардгүй гэхээр одоо өөрийн худалдаж аваагүй баримтуудыг олон тоогоор нэг газраас ингээ бүртгүүлсэн зөвхөн өөрийн худалдаа аваагүй баримтууд бүртгэгдсэн энэ тохиолдлууд маш их гардаг. Энийг бол бид эрсдэлтэй гэж эрсдэл тооцох замаар баталгаажилт хийдэг гэсэн үг. Нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголт авах иргэдийн тоо жил өрөх бүр нэмэгдэжээ. Тухайлбал 2024 оны 4-р улиралд сая 333,318 иргэнд 104 тэрбум төгрөг олгосон бол 2025 оны 4-р улиралд сая 360,000 гаруй иргэнд 112 тэрбум төгрөгийг буцаа олгохоор байна.